Энэ төвийн мэдээ үргэлжилж байна. Боловсролын зээлийн сангийн данс улаасан буюу санхүүжилтийн хомсдол үүсч 8,000 гаруй оюутны сургалтын төлбөр эрх ашиг эрсдэлд орчээ. Энэ асуудлаас үүдэн энэ жилийн үйл ажиллагаанд шаардлагатай 140 гаруй тэрбум төгрөгийн их усүрийг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байна. Гэхдээ засгийн газар арилжааны банкудтай хамтран зохицуулт хийх хувилбар яригдж байна. За боловсролын сайдын мэдээлснээр өмнө нь зээлийн сангийн 300 орчим тэрбум төгрөгийн авлага бүртгэгдсэн ч 19 тушаалаар ихэнхийг нь чөлөөлсөн асуудал байнамаа. За энэ хүрээнд 240 гаруй хүнтэй холбоотой зээл хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Мөн боловсролын зээлийн сантай холбоотой авилгын шинжтэй гэх хэрэгт прокурор, алхтад тэмцэх газар, цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна. Нийтдээ 694 суралцагчийн 3 сая Америк долларын эргэн төлөлт хийсэн ч системийн санхүүгийн дарамт бүрэн буураагүй байна. Үүний зэрэгцээ боловсролын салбарт малчдын хүүхдүүдийг улирлалын онцлог тохируулан, гэр, цуслан, багийн төв болон дотуур байр хосолсон олон хэлбэрийн сургалтад хамруулах шинэ туршилтыг 5 аймгийн 30 гаруй суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Одоо энэ жил дээрээс надад энд юу ч нөгөө яц данс нэг улаацсан байна шүү дээ. Тийм бод зээлийн сангийн данс нь улаацсан байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ жилийн нөгөө шилдэг зууд тэнцэж байгаа хүүхдүүдэд яг яаж явуулах вэ? За нэгдүгээр, хоёрдугаарт бол хамгийн том тулгамж байгаа асуудал бол төрөөс санхүүжилтийн дааж байгаа оюутнууд байгаа шүү дээ. Одоо багш тийм тодорхой төрлийн эмчнэр, совилогч нарын зардлууд гэдэг төрөөс нөгөө тэргүүлэх эрэлттэй мэрэгчлийг төрөөс санхүүжүүлж байгаа. Тэр зардлууд чинь мөнгө байхгүйгээд дахиад энэ нар чинь санхүүжүүлж чадахгүй 8,000 оюутнуудын эрх ашиг өндөр хөндөгч. Тэгэхээр би тэгж тэр оюутнуудын эрх ашиг өндөхгүй гэж болохгүй. Тэр эрх ашигын төлөө явах хэрэгтэй үстэй. Тэгэхээр энэ дэр чинь зохицуулт хийхээс л өөр аргагүй ч. Одоо тэгэхээр би энэ арилжааны банкуд дээр манай ихтэй сургуулиудын бас нэлээд том хадгаламжууд байна. Тэгээ арилжааны банкудтай бас би хэлцэрт орё гэж бодож байна. А гэхдээ энэ чи би дангаараа шийдэхгүй. Энэ 3 дахь өдрийн засгийн газрын хурал дээр орж иж чиглэлүүд авч иж энэ хэлцэр. Тэгэхгүй бол одоо энэ төрөөс санхүүжилтээ авдаг 8,000 оюутнуудын чинь эрх ашигын хүнд бидэнд болохгүй ч. Тэгэхээр ийм зохицуулт хийхээс л өөр арга алга. Яг энэ жилийн юунд бол 140 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Одоо яг дансан дээр улаан ойл байна.